сэтгүүлч улирлын сурах хүчиг гэдэг юм асуугаад байсан. Би хариулж чадаагүй одоо Гандамар сайд хариулна. Хоёрдугаарт энэ жилийн сурагчдын өвлийн амралтыг энэ утаа мутаатай холбогдуулаад бас зохицуулт хий гэсэн. Тэр хоёр асуудлыг Гандамар сайд танилцуулахаар би одоо 30 минутанд хамт оролцооч гэсэн. За өнгөрсөн 7 хоногийн юм дээр би нэг дөрвөн юмыг хурдхан хэлчихье. Өнөөдөр нөгөө нэг яриад байсан Монгол улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах хятад ард улсын энэ гурван улсын төмөр замын төлөөлөгчид бол уулзж байгаа. Энэ уулзалтаараа юу ярьж байгаа вэхээр манай нутгаар дайран өнгөрч байгаа Аз, Европыг холбосон энэ төмөр замыг цааш нь яаж шинжлэх юм бэ? Яаж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх юм бэ? Гурван улс хамтарч гэсэн ийм юм ярьж байгаа. За өнгөрсөн 7 хоногт нэг хоёр арга хэмжээндээр би оролцсон байгаа. Эхнийх нь болохоор Чингис Бонд бол зөвхөн зам, зөвхөн гудамж руу яваагүй. Чингис Бонд бол хувийн хөвшлийг дэмжихэд бас явсан байгаа, олгогдсон байгаа. Жишээлх юм бол нэг Чингис Бондын санхүүжилтээс банкар дамжуулаад зээл авсан ойдлын үйлдвэр тэр дотор эксклюзив гэдэг одоо ийм брендийнхэн энэ зээл аваад бидний үйл ажиллагаанд их нэмэр болж байна, бид нар үйлдвэрлэлээ өргөтгөж байна, гайгүй шин загварын хувцснууд гаргаж байна гэдгийг үзүүлсэн байгаа. Тэрэнд очиж оролцсон. За өшөө нэг юм байгаа. Энэ арх тамхины мөнгнөөс нэг сан бүрддэг. Тэр сангаас нэг 150 сая орчим төгрөгийг гаргаад Улаанбаатар хотод анх удаага ийм архигүй тэгээ бүжгэж болдог, дискодж болдог ийм клубыг нээсэн байгаа. Энийг бол эрүүл идэвхтэй амьдралын клуб гэж тийм төрийн бас байгууллага санаачилсан. Тэр санаачлагыг бол энэ манай эрүүл мэндийн яам дэмжсэн байгаа. За тэрний нээлтийг хийсэн. Одоо би хэвлэлийнхэнд хэлэхэд бол арх тамхинаас холхон шиг бүжгэлж барийг гэвэл энэ л очих ёстой байна лээ. За дөрөвдөх нь бол бид нар зөвхөн Монголд байгаа иргэдээ сонсоо зогсохгүй энэ гаднаас Монгол улсын хөгжилд нэмэр хандив болъё. Монголоо ингэж хөгжүүлвэл яасан юм гэсэн тийм Монголынхаа төлөө гэсэн сэтгэлтэй маш олон хүн гадаадд байдаг юм байна лээ. Тэрний эхний хоёр төлөөлөгч болох Чикагод байдаг Баяр гүн гişиг дэлгэр гэдэг хоёр залуутай өчигдөр бид нэр цахим хурал хийсэн, видео хурал хийсэн. Тэд нар бол Монголын энэ эрчим хүчний тогтолцоо их үрлэгэн байна. Энэнийг одоо үр ашигтай ашиглах талаар бид нар санал дэвшүүлж байна гэсэн. Ингээд яамныхантайгаа холбоод тэгээд дахиж бид нар ярилцъя. Эх орныхоо хөгжил цэцгэлэлтэнд одоо санаа тавьж байгаа үрлэгэн зардлуудыг багасгах энэ ажилд одоо оролцъё гэж байгаа. Тэгээд тэр одоо Америкт боловсрол эзэмшсэн залуучуудын санаачлагыг дэмжээ гэж засгийн газар шийдсэн байгаа. Энэ хүмүүс яаж холбогдсон гэхээр 11 рүү залгаж хэлсэн юм байлаа. Тэгээд тэндээс нь улбаалаад явсаар байгаад бид нар холбогдсон байгаа. За ингээд Гандамар саяны хоёр асуултанд хариулж. Тэгээд дараа нь асуултанд орё. Та бүгдээ өдрийн амгалан айлтгая. Тэгээд ер нь Улаанбаатар хотод дэгдэж байгаа ханаад томооны идэвхжил энд бол бүгдүүд асар ихээр өртөж байна. Тэгээд энэтэй холбоотойгоор бид хичээлийн хуваарийг одоо амралтын хугацааг 2 хоногоор наашлууллаа. Тэгээд мэдээллийг та бүхэнд хүргье. Улаанбаатар хотод 1-5 дугаар ангийн сурагчид 2013 оны 12 сарын 21-ний өдрөөс 2014 оны 1 сарын 26-ныг дуустал 5-7 хоног амарна. 6-аас 9 дугаар ангийн сурагчид 14 оны 1-р сарын 4-өөс 26-ныг дуустал 3-7 хоног амарна. 10-аас 12 дугаар ангийн сурагчид 1 сарын 11-ээс 26-ныг дуустал 2-7 хоног амарна. Тэгээ Улаанбаатар хот хөдөө аймагуудын амралтын хуваарийг бол бас өөрөөр тогтоосон. Онцлог бол хөдөөний хүүхдүүд цагаан сараар гэртээ байх тэр хугацааг бол бас харгалзаж үзсэн байгаа. Ингээд хөдөө орон нутагт бол 1-5 дугаар ангийн сурагчид 14 оны 1 сарын 11-ээс 2 сарын 9-нийг дуустал 4-7 хоног амарна. Яг хөдөө орон нутагт ингээд амралтын хугацаа 5-7 хоног биш 4-7 хоног болж байна вэ гэхлээр хаврын буюу 3 дугаар улирлынхаа амралтыг 14 оны 3 сарын 29-ноос 4 дугаар сарын 13-ыг дуустал 2-7 хоног амархаар
ингэж шийдсэн байгаа. Тэгээ хөдөө орон нутгаас ирж байгаа санал бол хаврын амралт жаахан 50% баймаар байна. Хүүхдүүд одоо ялангуяа ахлах дунд ангийнх нь энэ мал төлөх ажилд бол оролцуулмаар байна гэсэн юм санал ирсэнтэй холбоотой гэдгийг хэлмээр байна. Тэгээ 6-аас 9-р ангийн сурагчид хөдөө орон нутагт 1 сарын 25-наас 2 сарын 9-ний дуустал 2-7 хоног амарна. 10-аас 12-р ангийн сурагчид 2 сарын 1-ээс 2 сарын 9-ний дуустал 1-7 хоног амрах юм аа. Тэгэд энэ амралтын хуваар бол та бүхэн мэдж байгаа 2012 он хүртэл бол өвлийн амралт 2-3 дугаар улирлын амралт бол аль аль нь 7 хоног байсан. Тэгээ өнгөрсөн жилээс бол бид нар энэ амралтын хугацааг бол сунгасан байгаа. Өвлийн улиралд бол энэ ханиад томоотой холбоотойгоор хүүхдүүдийн амралт бол урт байх шаардлагатай гэдэг өнгөрсөн жил бол адилхан одоо 5-7 хоног амарсан. Тэгээ өнгөрсөн жилтэйгээ адилхан энэ жил бол бас 5-7 хоног амарна. Тэгээ ирэх жилүүдэд бол энэ хуваар бол яг энэ жилийн мөрдөж байгаа хуваар бол яс мөрдөгдөд явна. Тэгээ энэ дээр бол ганцхан хөдөлгөөн хийгдэх байх. Тэр нь бол цагаан сар тэмдэглэлтэй холбоотойгоор хөдөөгийн сурагчдын амралт бол хөдөлдөг болно гэдгийг хэлье. Хоёрт нь ерөнхий сайд улирлын сурагчтай холбоотой асуулт гарсан энд хариулаарай гэсэн. Ер нь өнөөдөр боловсролын салбарын одоо стандартын шинжилэл бол эд хийгдэж байна. Тэгээд энэ стандартын шинжилэл дээр нь хөтөлбөрийн тохирц нэгүр хэлбэл энэ стандартад таарсан хөтөлбөр арга зүй агуулгыг бол гаргах ажил бол одоо эд явагдаж байгаа. Үндсэндээ бол эх жил бол бид энийг дуусгах зорилго тавиад ажиллаж байгаа. Тэгээ энэ ажлыг зохион байгуулахад бол 40 сургуулийг бид нар лаборатори сургууль болгоод сонгож аваад ажиллаж байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. Энэ 40 сургууль дээр бол улирлаар нь сурагчдуудаа хүргэх ажлыг бол зохион байгуулж байгаа. Энэ зохион байгуулалттай холбоотой зарим нэг сурагчгийн хувьд бол одоо хэвлэлтийн ажил нь удаашрснаас болж тодорхой хоногор бол хоцорсон тохиолдол бол гарсан. Тэгээд ийм зүйлийг бол цаашаа үргэлжлүүлэхгүй юу хоцрох тохиолдол бол дахиж гарахгүй гэдгийг та бүхэнд хэлье. Баярлалаа. За мөн одоо засгийн газрын 2 сайдыг огцруулах асуудлыг сөрөг хүчнийхэн тавилаа л да. 5 үндэслэл байна. Эдийн засгийн өргөн агуулгатай. Энэхүү үндэслүүдийг та юу гэж үзэж байгаа? Хэр бодиттой үндэслэл гэж дүгнэж байгаа юм бэ? За давхар засгийн газрын сайдын албыг улсын хурлын гишүүн хавсран хийж байгаа энэ асуудлыг болиулах хуулийн төслийг хилцэж эхэллээ. Тэгэд энэхүү хуулийн төслийн хувьд одоо яг кабинета ерөнхийдөө захирж байгаа хүний хувьд та ямар байр суурьтай вэ? Үнэхээр тийм сөрөг үзэгдлүүд гараад идэг үү? Энэ тал дээр та нэг өөрийнхөө байр суурийг илэрхийлэхгүй. Самура бонд гэж одоо Японд гарах гэж байгаа бондыг л нэрлэж байгаамаа. Сая Чингис бонд гэдэг бол олон улсын зах зээл дээрээс босгосон. Одоо бол бид нар Японы зах зээл дээрээс Японы зах зээл дээр бондо борлуулъя гэж байгаа. Энэ дээр бол эцэлж гараагүй байгаа. Ер нь нөгөө очиж Монголынхаа нөхцөл байдлыг танилцуулдаг тэр ажлаа бол хийж гисэн. Тэд нар бол худалдаж авах саналаа өгч байгаа. Яг эцслээд хүү хэмжээ хугацаа бол эцсийн шийд гараагүй. Урьдчилсан байдлаар бол нэг 10 жилийн хугацаатай. Хүүний хэмжээ бол бас одоо хичнээн хэмжээний мөнгө гаргахаас одоо хамаарч өөрчлөгдөх юм байгаа. Нэг 300 орчим сая доллартай тэнцэх хэмжээний иен гэсэн ийм зүйл байгаа. Одоо цааш нэлээ нарийн ярих юмнууд байл дээ. Иений аншин хөдөлгөл яах юм. Тэгэхээр тэр эцсийн нарийн юмнууд бол хараахан шийдэгдээгүй. Эхний шатны зүйлүүдтэйгээ бол ярьсан байгаа. За үндслийг би яриад яах вэ? Би зөвхөн засгийн газрын гишүүдтэйгээ уулзаж бас нэг ярьсан. 2 сайдыг огцруулах үндслэл бол одоохондоо байхгүй байна гэж байнгын хороод бүлгүүд бүгдээрээ үтсэн байна лээ. Гэхдээ одоо ороод бас их хурл дээр ярих байх л да. За их хурлын гишүүн засгийн газрын гишүүн хавсарч болохгүй хавсарч болно гэж нэг баах юм ярьдаг. Энэ одоо 90 оноос хойш л явж байгаа зүйл л дээ. Энэ анхан гээд 92-оос 96 онд бол Жасарган засгийн газрын үед их хурлын гишүүн засгийн газрын гишүүн хамтраад хийгээ явж лээсэн. Дараа нь 96 онд биднийг ялсан чинь нэг нөхөр үндсэн хуулийн цэцтэйгээд болдгоо маага болдгоо болоод гаднаас байгуулсан. Дараа нь болдгиймаа гэж хэлээд дотроос байгуулсан. Ингээл явж лээд. Уг нь бол зөв миний харахад бол их төвөгтэй л дээ. Ингээд салгаад 100% салгаа хийж чаар их бас дахиад төвөгтэй юм болно. Яагаад гэвэл 96-аас 98 онд бид нар 100% салгаж үзсэн юм байхгүй юу?
Одоо тэр үед бол инх сайхны засгийн газар л та. Бүх ерөнхий сайд нь ч тэр их хурлын засгийн газрын гишүүд нь 100% гаднаас хийж ирсэн. Тэгэхээр одоо манай жишээ нь их хурлын гишүүдийн зүгээс ч юм уу ямар ингээд маргаан гардаг ихлээр яагаад ингээд ард түмний дэмжлэгийг аваагүй хүн сайд хийдэг юм бэ гэдээ энгийн юм асуудаг байхгүй. Тэгээ бусад оронд яаж зохицуулдаг гэхэлэр ингэдэм байлээ л дээ. Ард түмний дэмжлэг аваад сайд болсон их хурлын гишүүн болцсон, парламентын гишүүн болцсон хүн бас сайд хийж болдог. Болохтой тэдний сонгуулийн тогтолцоо нэгцээв учраас жагсаалтаасаа ингээд одоо юу гэдгийг их хурлын гишүүнээ өгөөд сайд болонгууд нь тэр намынхан хүн нь хойноос нь орчдөг их хурлын гишүүн болчдөг. А манайд болохоор бас ямар зовлон учирчээд байна гэхэлэр нэг тойрог дээрээс нэг нөхөр их хурлын гишүүн болцсон байдаг. Тэр хүн сайд болох гэхээр тойрог дээр нь дахиад сонгуул явах гэдэг. Тэгээ айгуул нэг 5-10 зөрөөтэй байсан бол 5-10 хүн гарах юм бол 5-10 тойрог дээр сонгуул явбал олонх байсан сүлд айгуул сонгуул явуулаад цөөхөнч болчихж байл. Мэдхээр ингэхээр энэ бол зүгээр л нэг ингээд нэг нөхөр давхар юм хийх гэж зүтгээд байгаа, нэг нь болиулах гэдэг асуудал биш юм. Манай намын бүлэг дээр ч ярьсан шүү дээ. Энэнийг хэдүүлээ их олон юмтай холбож авч үзмээр юм байна. Жишээлх юм бол бусад улсад одоо их хурл засаг хоёрын эрх мэдлийн харилцаа зөв байна уу буруу байна уу? Тэс нэг нөхөр хоёр ажил хийх гээд тэрнийг болиулах гэдэг аятаа ийм байдалтай яваад байгаа сурчлага их буруу юм. Бид нар бол үндсэн хуулиар олгогдсон улсын их хурлын эрх мэдэл, засгийн газрын эрх мэдэл энэ бүх харилцааг авч үзэж иж хамтруулж шийдэх нь зүйтэй маа гэж. Тэгвэл бас нэлээд олон нөхдүүд шавдуулаад байгаа болохоор одоо нэг ороод ярьдаг л байх. Ороод ярих юм бол наадхаа засгийн газрыг одоо бужигнуулдаг хэрэгсэл битгий болгоорой л гэж хэлж байгаа. Тийм учраас ихэнх гишүүд за ер нь ч одоо болиулах нь зөв юм байна. Тэгтээ яах вэ одоо нэг 16 оноос гэдэг юм ярьж л байна. Энэ яах одоо яриад хэлсэн үз. Би зүгээр ер нь ерөнхий сайдын хувьд ч биш. Би одоо яг энэ Монголын төрд нэлээд олон жил энэ дундуур нэлээд явсан хүний хувьд хэлэхэд за хоёр тийшээ туйширдаг чинь их сайн юм авчирдаг юм байгаа юм л да. Хийж бүгдийг хийгээд үзсэн байхгүй. 100% гаднаас байгуулад үзсэн. Бараг 100% шахуу дотроос байгуулад үзсэн. Би одоо өнгөрсөн 4 жил тэргүүн шадар сайд байх чинь бид нар их хурлын гишүүдээс бас бүрдсэн шүү дээ. Гадна талаас нь 2-3 хүнтэй л байсан шүү дээ. Энэ бол ер нь ихтэй цаад агуулгаараа бас нэг яахад бол төрийг тогтургүй төр гэдэг юм уу одоо нэг засгийн газар мазрыг нэг тогтургүй болгоод байх тийм юм болчихгүй байгаасай л гэж би бодож суун. За 2-7 хоног үлдсэн учраас одоо дүгнээд бас хэлчихэж болох болоо гэж бодож байна. Энтэй холбоотойгоор Монголын томоохон нүүрс экспортлогч компаниуд үйл ажиллагаанд зогсчод байна. Танд энэ талаар мэдээлэл нь жишээлбэл Energy Resource 10 хоногийн өмнө зогссон. Тэгээд өнөөдрийн яг байдлаар Bloomberg-ээс авсан мэдээлэлээр хувьцаа нь бол маш уналттай. Германы Stuttgart-ийн хөрөнгийн зах зээл дээр 28% хүртлээр сүүлийн 7 хоног тасралтгүй унсан үзүүлэлтээр Mongolian Mining тодорцсон явж байна. Тэгэхээр энэ дээр бол хувьцааны хөрөнгө оруулагчдын тоглолт 2 хүний гарт төвлөрсөн хятадын эзэнтэй компаниуд байгаа гэдэг мэдээлэл ч бас олон улсын иргэнтэлээр цэцэгдээд эхлэв. Энэ дээр таны байр суурь ямар байна? Үүнээс гадна засгийн газар агаарын бохирдолтой тэмцэгээр болсон эхний ажлууд хизээнээс хийгдэх вэ? Ямар ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа бол? Тэр нөгөө ямар юм бэ? MCS-эж болоод байгаа юм биш. Ерөөсөө л дэлхий дээр нүүрсний бизнес хийдэг нөхдүүд ерөнхийдөө хувьцааныхны үн унаал бүгдээрээ л тийм болчихсон. Шалтгаан нь болохоор зах зээл дээр нүүрсний үн унчихсан. Одоо бидний борлуулах гэж байгаа барааны үн унчхаар за тэгээд ямар нэгэн байдлаар борлуулалтыг хийгээл байгаа тэгсэн мөртлөө урд нь олдог тэр хэмжээний ашиг орлого бол бий болохгүй болцсон учраас энэ бол нийтлэг үзэгдэл юм аа. Энэ бол зөвхөн манай хувийн нүүрс гаргаж байгаа компани дээр байгаа чинь биш 5 толгой дээр байгаа л асуудал шүү дээ. 5 толгой дээр нь харин нэг муудэр улцсан гэдгээр нөгөө нэг Чалкогийн гэрээнээс болоод одоо бас хөндөрцөн. Гэхдээ энэ онд багтааж гаргая гэсэн 2 сая тонн нүүрс гаргаад тавьчихсан. Чалко бол эцэслэн татаж аваагүй байгаа. Тэгэхээр энэ бол ингээд энэ жилийн 13 оны ерөнхий дүр зургийг авч үзэх юм бол нүүрсний чиглэлийн бизнес эрхэлжсэн зөвхөн манай компаниуд биш, зөвхөн хувийн компани биш, хөв улсын гэхгүйгээр дэлхийн бүх компаниуд нүүрс гаргадаг бүх компаниуд дээр учирч байгаа нийтлэг зовлон, нийтлэг одоо дүр зураг бүгдээрнгийнх нь хувьцааны үн унсан, бүгдээрээ ашиг орлого нь багассан байна. Агаарын бохирдлын анх дугаар хуралдааны би өчигдөр орой хийсэн. За энэнийг одоо нэг мэрэгэн цэцэн нөхөр ганцаараа шийдчихгүй л дээ.
Тийм учраас би өчигдөр өөрөө 2 цаг шахуу тэр хуучин хүмүүсийг авчираад хичнээн хэмжээний мөнгийг юунд зарсан юм? Ямар юмтай ер нь байлдах гэж байгаа юм. Хичнээн тоон нүүрс Улаанбаатарт хэрэглээд байгаа юм. Яг бодтойгоороо энэ бохирдлыг үүсгэж байгаа гол юмнууд чи юу юм гэдэг дээр өчигдөр өөрөө 2 цаг яриад бид нар жаахан ойлголцол руу явлаа. Тэгтээ маш түүхий байна. Юу хийхээ мэдэхгүй, хинтээ байлдахаа мэдэхгүй бол одоо яаж утаа бууруулах вэ? Тийм учраас өчигдрийн зүгээр байдлаар бол Улаанбаатар утааны 60% нь бол гэр хороолол ба нам даралтын уурын зуухнаас гарч байгаа утаа. Би зүгээр багцаалж хэлж шүү. Яг 60 биш. 20 орчим хувь нь бол автомашин утаа. Ингээд хэдэв 60, 80. Цаана нь бол за нэг 10 орчим хувь нь 10 орчим хувь нь бол гэр хорооллын утаа бол 60%, автомашин 20%, нам даралтын зуух 10%. За цаана нэг 2 юм байна. Тэр бол жижиг юм байна. 4% нь бол энэ шороо тоос моос янз бүрийн юмтай холбоотой юм байна лээ. За тэр бол одоохондоо жижиг. 6% нь бол би ойролцоо юм ярьж ш 6% нь бол энд байгаа өндөр яндантай 3 цахилгаан станц байгаа. Тэрний хордуулж байгаа хэлбэр. Тийм учраас өчигдөр орой бид нар юу гэж ясаг энэ 5 юмнаас за энэ сүүлийн 2-ын төр орхичихё. Нэг нь 4%-тэй, нэг нь 6%-тэй байна. Энийг орхичих. Цаана үлдэж байгаа 90%-ийг бий болгож байгаа 3 нөхөр болох гэр хороол нам даралтын зуух, автомашин гэсэн энэ 3 зүйлтэй яри. Тэгтээ гэр хороол нам даралтын зуух хоёр хамтд нь яри. Автомашиныг тусад нь яри. За ямар арга хэмжээ та нар авсыг гэж ярьсан. Арга хэмжээ нь бол авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс нь харах юм бол зуухыг ямар нэгэн хэмжээгээр тараас нь бол зөв зүйтэй алхах юм байли. Тэгтээ маш олон арга хэмжээ бол үр дүнгүй болсон байна лээ. Тийм учраас одоо энийг ярина. Нэлээд олон өргөн хэлэлцүүлэг явуулна. Тэгтээ одоо өвлжингийн хэлэлцүүлэг явуул утаанд хорчих байлгүй. Тэгэхээр хэдүүлээ нэг 14 хоног 20 хоног бол ямар ч байсан одоо энэ чиглэлийн бүх хүмүүсийг хэлэлцүүлээд байгаа байдлаа маш нарийн тодорхойлж аваад тэгээд нэг он гаргаад ийм арга хэмжээ авах гэдгээ бол улс орондоо зарлнаа. Тэгтээ засаг ийм юм хийн. Хувийн хвшил ийм юм хийн. Иргэн та ийм юм хийн гэсэн ийм 3 зүйлийг гаргаж зарлана. Тэгэл хэдүүлээ хамтрал байлдана. Багнуурын нүүрсийг хямд үнээр олох уу болох уу гэдэг ийм асуудлыг байнгын орон дээр бас гишүүд асууж ирсэн. Тэгээ юу төлөх юм? Багнуураас өөр бусад уурхай нүүрс төлөх боломж байгаа юу? Энэ болохоор нүүрс гэдэг нэг ийм юм яриад. Боломжтой байсан бол бүгдэрэл төлчих шүү дээ. Тэгэхээр энэ бол зүгээр л хоосон яриа. Амьдрал мэдэхгүй байгаа л гэсэн үг. Амьдрал дээр хуучин яаж байгаа вэ гэхээр налахаас жаахан нүүрс орж ирдэг байсан. Тэгээ багнуурын нүүрсэл байсан. Одоо нэг хэсэгтээ байсаар байх болно. Харин бид нар багнуурын нүүрсийг нөгөө утаа гаргадаггүй болох тэр технологиг л хурд нэвтрүүлэх ёстой. Тэр технологиг нэвтрүүлэе гэж хэлээд 2 жилийн өмнө 17 тэрбум төгрөг өгөөд 17 тэрбум төгрөгч байхгүй, утаагүй түшч байхгүй. Тийм учраас би ингээ харлаа өчигдөр нийт мөнгөний харлаа 250 орчим тэрбум төгрөг одоо утаанд зарцуулсан байна. Би бас нэг юу хүлээж авч байгаагаа нэг харъя гэж нэлээд дэлгэрэнгүй 250 орчим тэрбум төгрөг утааны чиглэлд бол зарцуулагдсан байна. Одоо эх хичээл тэгээд за алтан ийг рүү шилжүүлээ энэ утаатай тэмцэхсэн хэдэн төгрөг байгаа гэсэн 20 тэрбум төгрөг байгаа гэж. Нэг ийм л дүр зураг байна. Тэгэхдээ одоо болохгүй байгаа юмыг болгохын тулд л засгийн газар байгаа учраас бид нар болохгүйгээс наваад болохгүй хүртэл бүх юм хийнэ. Тэгэхдээ эхлээд яг ямар юм хийх гэж байгаагаа маш сайн ойлголцсон. Манай иргэдэж ойлгосон байх ёстой, аж ахуй нэгжиж ойлгосон байх ёстой. Засаг болоод бүх төвшөндөө нэг ойлголттой болсон байх ёстой. Энийг бид нар нэг 20 хоногийн дотор хийнэ. Нэг өдрийн сан дээр ихэл нэг 2010 он гэхэд арилгана гэлтгсэн тэр маань биелээг үл явж байгаа тийм. Тэгээ яг энэ хугацаанд хүмүүс ард иргэд маань ингээ хордоод байж ах уу? Өрдсөн сэргийлэх ажлыг засгийн газараас ямар ажил хэрэгжүүлж байна? Өчигдөр би фэйсбүүкэн дээр ингээд агаарын бохирдлын талаар хурал хийлээ гэсэн чигүй ямар их орой цочис хэрдэг нөхрөө одоо юугаа хийж ирсэн баахан биччихлээ. Тэрэн дотор яг өөрийн ч асуугаад байгаа. Өдрийн сонин дээр 2010 он гэхэд утааны асуудлыг эцэслэн шийднэ гэж бичсэн байлаа. Би тэгтээ нөгөө хэн бичсэн мэдэхгүй ингээд дотор. Тэгэхээр та нар хэдүүлээ нэг л юм ойлголцсон. За би одоо ерөнхий сайдын хувьд нэг юм хэлье. 3 жилийн дотор утааг мэддэгдгүйц бууруулна. Алга болгоно гэдэг чинь харьцангуй ойлголт. Одоо тэгтээ бид нар нүүрсний утааг бол ерөнхийд нь 3 жилийн дотор алга болгоно.
Машины утааг бас тодорхой бууруулна 20%. Одоо би нарт энгийн жишээ хэлэхэд Улаанбаатарт 800 автобус явдаг юм байна. 800 автобусны 250 нь газар явдаг юм тавьсан гэдэг. Өнөөдөр ажиллаж байгаа ажиллахгүй байгаа, ажилуулахгүй байгаа. Яасан? Нөгөө компани болохгүй гэсэн. Тэгэхээр ингээд нөгөө баахан мөнгө өгдөг. Би одоо нэг л юмыг танад хэлчихье. Одоо утааг бууруулахад бүгдээрээ хамтарч ажил манай хэвлэл мэдээлэл их маш сайн оролцоороо би маш нээлттэй явуулна. Хэдэн төгрөг хаашаа гарч байгааг маш сайн хинаараа ил тод ярина. Тэгээд болохгүй юм сайн хэлээрээ. Тэгээд нэг одоо 24 төгрөгөөр ч одоо юу хийх вэ? Тэгтээ өөр арга хаяа. Өчнө арга хай. Тэгээд 20 хоногийн дараа гэхэд бид нар Улаанбаатар утааг ингэж бууруулна гэсэн ерөнхий төлөвлөгөө гаргав. Тэр төлөвлөгөөг би бас танилцуулна та нарт. Ингэж тэмцэх гэж байгаа. Ингэж болж гэнэ үү? Би наан нь маш олон хүмүүсээс санал авав. 27 намайг Twitter дээр 50-гууд 146 хүн шууд янз бүрийн санал биччихлээ. Тэгээ би тэр 146 хүний саналыг манай энэ утаа бууруулах үндэсний хорооны ажлын албанд өгсөн. Наад 146 дээр ажиллаад шахаад давхарсан саналын ингэхээр хэд болох нь 40 20 хэдэн санал байна гэж хэлээ. Ер нь бол хамтарч хийн шүү. Алтан их хилцэнгээ та нар хайчихгүй шүү. Одоо бүгдээрээ хамтарч хийж энийг хийн. Би ганцхан юмыг ярина тэр нь ил тод та нарт мэдээлэл өгнө. Тэр бом 400 тэрбум төгрөгөөр галт дотор хоёулаа орлогоо бүрдүүлж чадахгүй тасарна гэдэг мэдээллийг бас хийчлээ л дээ. Тэгэхээр энэ асуудал дээр одоо бас дахиад хэн хариуцлага хүлээх ёстой бол хоёр дахь асуудал нь болохоор та төмөр замын цэргийн асуудлыг Орос Хятадын энэ ээлжид хурлаар шийднэ гэсэн өчигдөр Зантай ерөн сайд энэ бол тийм цэрэг асуудал шийдэх хурал биш ээ гэдэг зүйл ярьчлаа л да. Тэгэхээр энэ дээр хизээ шийдвэр гарах юм болоо. За 404 төгрөгийг мэдэхгүй маа. Одоо тэгээд мэдээжин хэрэг энэ айл чинь 5-3 төгрөгөө олох гэж оролдож байгаа. Тэгээд дутвал одоо яах вэ гэл арга чаргаа тайна л да. Төмөр замын цэргийн асуудал дээр бол хоёр улс бол бүгд найрамдах Хятад ард улс Оросын холбооны улс хоёр бас өөрийн санааг хэлж байгаамаа. Тэгэхээр энэ бол цэргийн асуудал шийддэг хурал бол биш. Тэр бол үнэ. Энэ хурал бол Монгол улсын нутаг дэвсгэрээр нэвтрэн өнгөрч байгаа төмөр замын энэ нэвтрүүлэх чадварыг яаж нэмэгдүүлэх вэ? Яаж Аз, Европ хоёрыг хол улсын энэ замыг өшөө мундаг болгох вэ гэдгийг ярина. Энэ завсраа бол тэр хоёр улс бол нэг нь нарийн зэрэгтэй, нэг нь өргөн зэрэгтэй учраас энэ асуудлыг бас тодорхой хэмжээгээр хөндөж байгаа юм байна лээ. Монгол улсын засгийн газрын хувьд бол энээс хамаарахгүйгээр энэ экспортод гарах чиглэлийн цариг нь ямар байх вэ гэдгээр бол бид засгийн газар асуудал улсын хурлд оруулж шийдвэрлэх ёстой. Бид нар энийг ярилцаж байгаа засгийн газар оруулж шийдвэрлэнэ. Игэл телевизээс асуултаа төсөв орлого тасарч ийн гэдэг татвар гайл хэлж байгаа бол бас экспортын орлого ч гэсэндээ багасч байгаа. Эргээд энэ нөгөө нүүрсний экспортын жинд харж байгаа хувь нь хэр их хэмжээтэй байгаа юм бол Чалкото байгуулсан гэрээ ёсоор $70 гэж хэлээд ярьсан байсныг бол хэтэрхий багаар тооцсон байгаа нь өөрөө нүүрсний үнэлэхийн зах зээл дээр өсөж байгаа үед бол энэ бол хэтэрхий одоо орлогоо доош нь дарж байгаа зүйлээгээ цуцалчингууд нүүрсний зах зээл дээр үн доош явахлаар зэрэг бид бүр төлөвлөж ирснээс ч баг тэр нөгөө 70-аас ч доогуур өгөх ийм эрсдэл үүсгээд энэ дундаас халдагдал хүлээгээд байна гэсэн ийм шүүмжлэл яваад байгаа. Энэ дээр тайлбар өгөөч. Жишээ нь одоо бид яг энэ нүүрснээс олох хойсонд хандлагын төслөөс орж ирж байгаа гэдэг юм уу? Орлого маань бодиттой одоо орно гэж хэлснээс хэдээр тасарч байгаа юм. Одоо жишээлх юм бол саяны асуудаг шиг ингээл нүүрсний үн унсантай холбоотойгоор бид нар өчнөө тэрүүн төгрөгийг л улсын төсөвт оруулж чадхаа болчиход байгаа. Одоо жишээлх юм бол за энэ жилийн тооцооч бид нар 30 сая тонн байхгүй. 30 сая тонн нүүрс олборлоод гаргана гэсэн 30 саяг бол олборлож чадж байгааг үл чадж байгаа, гаргаж байгааг үл чадахгүй байгаа. Яагаад гэвэл нэгдүгürt бол үнэн унтсан учраас худалдаа авалт багтаа. Хоёрдугаарт маш бага үнээр зарж байгаа учраас бас таны хэлж байгаа шиг алдагдлалд орж байгаа. Тийм учраас алдагдaltaй үнээр 8 хийгээд байх сонирхол бас байхгүй учраас өнгөрсөн жил 5-7 бол 2 сар нүүрсээ зарахгүй зогсоосон шүү дээ. Ингээд эндээс бол жишээлх юм бол улсын төсөвт орох татварын орлого бол тасарсан байгаа. Олон тэрбум төгрөгөөр бол тасарсан байгаа. Жишээ нь 100 тэрбум төгрөгөөр тасарч байгаа. Тэгвэл Чалкото байгуулсан тэр нөгөө $70 байна гэдэг доктортой байдлаар байна гэдэг үнийг өөрөө цуцлах нь буруу шийдвэр байсан гэж үзэх үү? Одоо Чалко бол дууссан шүү дээ. 90 жил байх маргалцсан. Одоо Чалкото байгуулсан гэрээнээсээ буцах юм бол бид нэр өшөө дахиад $40 сая Америк доллар төлж салах учраас за одоо энэ нүүрсээ тэр чигт нь гаргаад дуусгахыг гээд ингээл одоо бол Чалкото асуудал байхгүй бид нар нүүрсээ бол гаргаад тавьчихсан байгаа. Одоо
тээвэрлэл дууслаа. Тэгээд нэг юм өөр хаагдана. Монгол Улсын их сургуулийн шинжилтэй холбоотой асуудал өнөөдөр бас олон нийтийн анхаарлыг татж байна л да. Тэгэхээр олон нийт ч ойлгохоо байлсан одоо тэр дотор нь ажиллаж байгаа багш нар ч хүртэл өөрснөө одоо юу болоод байгаагаа ойлгохгүй юм нөхцөлөл үүсчлээ л дээ. Тэгэхээр энэ тал дээр бас салбарын сайдын хувьд ямар бодолтой байдаг юм болоо. Нөгөө талаар Баян-Улгийн аймагт энэ сурагчийн дүрм товцтой холбоотой чанаргүй одоо дүрм товц ирж байна гэсэн энэ асуудал бас хөндөгдсөн байгаа. Энийг та анзаарсан уу? За дээд боловсрал дээр бидний хийж байгаа хамгийн чухал ажил бол чанар байгаа. Тэгээд дээд боловсролын чанарыг сайжруулахад бол хамгийн чухал зүйл нь судалгааны ажил байдаг. Тэгээд их сургуулийн багш нар бол сайн судалгаа хийгээд орчин үетэйгээ хөл нийлээд алхаж явах юм бол тэнд суралцж байгаа залуучууд хамгийн орчин үеийн мэдээлэлээр хангагддаг юм байна. Тэгээ өнөөдөр хүртэл явж ирсэн төрийн өмч дээд сургуулиудын бүтэц бол зөвхөн сургалт руугаа анхаарсан. Жишээлбэл одоо Монгол Улсын их сургууль бол 15 жижиг сургуулиас бүтдэг. Тэр нь бол вант улсын хэлбэртэй бие даасан зохион байгуулалттай хэтэрхий үрлэгнэ. Зөвхөн сургалтын орлогоос бол одоо амьдралаа залгуулдаг ийм бүтэц байсан л да. Ганцхан Монгол Улсын их сургууль биш, бусад ихтэй төрийн өмчт ихтэй сургуулиуд ч гэсэн энэ жижиг бүтцээсээ татгалзаад үндсэндээ судалгаа хийж болдог бүтц рүү бол шилжнэ. Тэгээд шилжилтийн эхний ажил бол Монгол Улсын их сургууль дээр хийгдээд удирдах зөвлөлийн шийдвэрээ гаргаад дараа нь багш нар бараг 130 профессорын оролцоотойгоор энэ ажил бол хийгдсэн. Ингээд өчигдөр 2 өдрийн өмнө тууцын шийдвэр дахиж гарснаар бол 5 бүрэлдэхүүн сургуультай байна гэсэн ийм шийдвэр гарсан. Тэгээд энэ шийдвэрийн дагуу ажлууд нь явагдана. Эсэргүүцэл бол байгаа. Мэдээж 15 захирал байна. 15 орлогч захирал байна. Тэгээд 80 тэнхимийн эрхлэгч байна. Ер нь бол 270 орчим профессорын тал нь бол дарга байна. Даргын ажил хийж байгаа. Нөгөө хэлбэл судалгаа руу анхаарахгүй. Яг барьж байгаа судалгаа хийдгүү. Нэг л том цолтой хүмүүс байна гэсэн ийм асуудал. Тийм учраас бол даргын ажлаа өгж байгаа хүмүүс бол сэтгэл дундуур байгаа. Энэ бол ойлгомжтой. Тэгэхээр энэ эсэргүүцлийг бол заавал давнаа. Ер нь бол шинжилэл хийхэд бол хуучин зүйлийг одоо хадгалж үлдэхийг хүсэгчд бол байнга байна шүү дээ. Тийм учраас бол бид бол энэ эсэргүүцлийг даваад энэ шинжилэл бол хийгднэ гэж ойлгож байгаа. Тэгэхээр тэнд бол багш нар одоо бүр уучраа олохоо байдсан зүйл бол огт байхгүй. Одоо надад бол яг оролцсон багш нарын ажлын хэсгийн дүгнэлтүүд бол бүгд ирж байгаа. Бүр мэрэгжлээрээ тэнхимээрээ хилцүүлэг хийсэн. Яг ямар хурал дээр, ямар уулзалтан дээр, ямар багш ямар санал гаргаваа гэдэг нь бол бүгд мэдээллээрээ цаасаараа бол ирсэн. Би өөрөө үндсэн ажлын хэсэгт нь бол 2 удаа уулзалт зохион байгуулсан. Тэнд байгаа ялангуяа эрдмийн ажилд хичээдэг, олон улсын хэвлэлд өөрийнхөө бүтээлийг гаргадаг багш нар бол үнэхээр баяртай. Тэр хүмүүс бол үнэхээр энэ хандлага бол өөрөө Монгол улсын дээд боловсролыг бол аварна гэдэг бол итгэлтэй байгаа. Тэгэхээр энэ ажил бол цаашаа үргэлжлээ хийгднэ гэдгийг одоо албан ёсоор мэдгдээ. За хүүхдийн хувцсны чанар дээр бол одоо бид бол мэргэжлийн хяналтайгаа хамтраад энэ чанарыг анх үйлдвэрлэж исэн тэр хувцс бол цаашаа чанараа алдахгүй байх тал дээр бол онцгой анхаарал ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Ямар ч байсан бид бол 13 он багтаагаад нэг хүүхдүүдэд өөрийнхөө үндснийхөө үйлдвэрлэлийн хувцсаар хангах боломжтой болж байна. Ийм амжилтанд бол хүрж байгаа нь сайн хэрэг. Тэгээ эх жилээс бол энэ амжилтаа бол цаашдаа манай үндэсний үйлдвэрлэгчид баталгаажуулаад явна гэдэгт бол бид итгэлтэй байгаа. Үнэхээр чанаргүй хувцсыг бол бид буцааж өгнө. Заавал чанаргүй хувцсыг хүүхдэд худалдаж авах гэдэг тулгалт бол хийхгүй байгаа гэдэг. За баярлалаа. Ингээд 30 минут явах цаг дууслаа. Баярлалаа сэтгүүлчтэй.